Хамтдаа үзэгч та бүхэнд баярлалаа. Хэвлэлээд үзэгч та бүхэнд Монгол 3 дугаар сургууль дээрээс шууд дамжуулан үзүүлэх гэж байна. Тэгэхээр боловсрол соёл шинжилгээ ухааны яамнаас хэрэгжүүлж байгаа Зөв Монгол хүүхэд гэсэн хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр ерөнхий боловсролын сургуулиуд дээр сайн хичээл гэсэн жишг хичээл орж байгаа. За энэ ер нь ямар хичээл вэ? Энэ хичээлийг хэрхэн яаж зааж гинэ гэдгийг эгэлдлээд үзэгч та бүхэнд Монгол 3 дугаар сургуулийн 6 дугаар ангийн хичээл сургалтын танхимаас шууд дамжуулан үзүүлэх гэж байна. Ингээд яг одоо Монгол 3 дугаар сургууль дээр манай шууд дамжуулах станц болоос сэтгүүлч Наран цэцэг ажиллаж байгаа. За сэтгүүлч нараатай холбогдож энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг үзэгч та бүхэнд шууд өгье. За нараа амьдрах ухаан гэсэн хичээлийг 6 дугаар ангийн хүүхдүүдэд орох гэж байх шиг байна. Тэгэхээр Орхон аймгаас ирсэн багш 6 дугаар ангийн хүүхдүүдэд хичээл заах гэж байгаа юм байна. Энэ хичээлийг яагаад чухам сайн хичээл гэж онцлоод байгаа юм бэ? Тэгэхээр зөвхөн одоо ийм амьдрах ухаан гэдэг хичээлийг ганцхан сайн хичээл гэж бас нэрлэдэг байгаа юм биш. Бусад одоо ерөнхий боловсролын сургуульд ордог бүхэл хичээлүүдийг хүүхдэд ямар байдлаар заавал хүүхэд ойлгохын, хүүхэд нэг болгоныг яаж хөгжүүлэх юм бэ гэдэг талаас нь багш нар одоо хамдарч баг болж ажиллаж энэ хичээлүүдийг зааж байгаа маа. Тэгэхээр энэ ангид одоо 40 хүүхэд байсан ч 50 хүүхэд байсан ч хүүхэд нэг болго энэ хичээлд оролцоод энэ хичээлийг судалж мэдхийн төлөө явж байгаа бол үүнийг сайн хичээл гэж нэрлэдэг байгаа юм. Тэгэхээр яг одоо бол энэ Монгол 3 дугаар сургуулийн 6-гийн В ангийнхан донд би зогсож байна. Тэгээд энэ ангийнхан бол нэг баг болоод суучихсан байгааг үзэгчтэй харж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ хичээлээр хүүхдийг одоо яаж багаар хамгийн наадсах нь багаар хэрхэн яаж хамтарч ажиллах вэ? Хүүхэд нэг болгонд хариуцлага гэж юу гэдгийг яаж мэдрүүлж байгаа юм бэ гэдгийг бол харахад ингээд ойлгомжтой байна. За хичээлийг Орхон аймгийн 20 дугаар сургуулийн багш Амар Баясгалан бас заах гэж байгаа. Тэгэхээр энийг бас яг бас хичээл гэж нэрлэдэг үү? Энэ бол үйл ажиллагааны цаг, хичээлээс гадуурх юм үйл ажиллагаа. Хүүхдүүдийн хичээлээс гадуур ямар зүйл сургаж болох вэ? Ямар амьдрах арга ухаанд сургаж болох вэ гэдгийг яг энэ үйл ажиллагааны цагаар бол зааж сургадаг юм байна. Ингээд хичээл 40 минутын туршид үргэлжлэн үзэгч таныг бас одоогийн ерөнхий боловсролын сургууль ямар шинэ хөтөлбөрөөр шинжилсэн хөтөлбөрөөр яаж яваад байгаа юм бэ? Хичээлээ яг яаж заагаад байгаа юм бэ гэдгийг бас мэдээсэй гэж хүсэж байна. За мэдээж бидний үеийн одоо хичээл бол огт өөр байсан. Самбарын өмнө багш одоо 30-40 минутын турш зогсоод одоо хүүхдүүдтэй хичээлээ одоо заадаг, онолцдог, лекцдэг ийм байсан бол одоо цаг үе маш өөр болсон гэдгийг үзэгч та бүхнийг бас бидэнтэй хамт байж 40 минутын турш хараасай гэж хүсэж байна. Ингээд хичээлийг эхлүүлэхийг хүсье. За сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Сайн байна уу? За сууч. За багш нь юуны түрүүн өөрийгөө танилцуулъя. Багш нь Амар Баясгалан гэдэг Орхон аймгийн 2 дугаар сургуулийн түүх нийгмийн ухааны багш. Өнөөдөр та бүхэнд амьдрах чадварын сургалтын үйл ажиллагааг явуулах гэж байгаадаа баяртай байна. Тэгээд үйл ажиллагаанд идэвхтэй оролцоорой гэж хүүхдүүдэд уриалж байна. За өнөөдөр 2016 оны 4 сарын 21-ний өдөр тий. За үйл ажиллагааны маш сэдэв бол интернетийн зөв хэрэглээ. За мэдээлэл боловсруулах үе шат байгаа. За үйл ажиллагааныхаа дэгтэй танилцъя. Бүгдээр хамтран уншчихъя. Багаар хамтран ажиллана. Бусдын сансыг сонсон. Эргцүүлэн бодно. Цаг баримтлана. За энэ дэгээ баримтлаад хичээлийнхээ үйл ажиллагааг явуулахад бэлэн байна уу? За сайн байна. За зорилго маань мэдээлэл боловсруулж интернетийн зөв хэрэглээнд суралцах. За зорилтоо товчхондоо цуглуулсан мэдээлэлээ эмхлэн нэгтгэх, нэгдсэн мэдээлэлээ эрэмблэх, санал бодлоо солилцох, эргэцүүлэн бодож үнэлгээ хийх, дүгнэлт хийх. За тэгэхээр нэгдүгээр энэ үе шат руугаа оръё. Цуглуулсан мэдээлэлээ эмхлэн нэгтгэх. За бүгдээрээ материал бэлэн цуглуулсан мэдээллүүд байгаа тий. Баг болгон мэдээллүүд цуглуулсан байгаа. Эхний үйл ажиллагаа маань юу вэ гэхээр хүүхд болгон багийнхаа гишүүдэд мэдээлэлээ танилцуулах байгаа. За бүгдээрээ багийнхаа гишүүдэд мэдээлэлээ танилцуулъя. Мэдээлэлээ танилцуулах хугацаа маань 3 минутын хугацаа хана. За энд байгаа тий ийм мэдээллүүд байгаа. За багаараа өөрсдийнхээ мэдээллүүд танилцуулах нь шүү дээ. Тий баг дотроо танилцуул. За ямар дараалтайгаар танилцуулах юм те? За би биэндээ чанга дугаар танилцуулаад нэг нэгээр явах нь шүү дээ те. За танилцуулж байна. За хинээс эхэлж танилцуулж байна. Хин хийж танилцуулж байна. За эхлээд ангийнхандаа танилцуулаад багийнхандаа танилцуулаарай. За танилцуулж байна.
зүгээр эндээсээ танилцуулаад нэг нэгээр явах нь шүү дээ. Ангийнхандаа. За. Жишээ бол хор тавдар тус харуултанд хүрнэ гэж юм заяа. За одоо өөр миний дээр болохоор 24 цаг хүмүүс ингээд сууж интернетээр голцоо суудаг. Гэхдээ энэ болохоор маш сөрөг нөлөөтэй. Эцэг эхчүүд гэсэн энгийн хадлаар мэдгүй хүүхдээ ер нь интернетээс мэдээлэл олж ав гэх ер нь тиймэрхүү талаар. Гэхдээ энэ эцэг эхчүүд нь өөрсдөө анхаарах хэрэгтэй байх гэж бодож байна. Захин ертөнцийн их хөгжснөөр хүн төрөлхтний сэтгэн бодол эрс муудна гэсэн байгаа эдэмцчүүд. Тэгээд хувийн нууцаа интернетээр битгий тавиарай гэж би хүснээрээ. За би шинэ мэдээлэл авсан. Утас болон компьютерыг олон цагаар ашиглаж болохгүй яг өмнөхдөр байсан шиг байна. Тэгээд яагаад гэвэл утас нь нүдний хараа муутгах ба хэл ярианы гажиг үүсгдэг гэнэ. Хүүхдүүд гадаа дээр ярьж эхлэх юм уу, монголоор ярьдгүй гадаа дээр ярьж эхлэх гэсэн хин нөгөө хэл ярианы гажиг үүсдэг гэж байна. За. Унтах тийм маяг хоолой танилцсан мэдээлэлтэй багаараа хамтарч нэгтгэх үйл ажиллагаа эхэлж байгаа. За яаж нэгтгэх вэ гэхээр интернет хэрэглээний эерэг сөрөг талыг бүгдээрээ гаргах нь хэрэглээний эерэг сөрөг талыг. За энэ маань Т-гийн арга буюу Т хүснэгтийн аргаар явагдана. Интернет хэрэглээний эерэг сөрөг талыг багаараа хамтран ярилцаж мэдээлэлээ нэгтгэж бүгдээрээ гаргацаах нь байна. За хугацаа 4 минутын хугацаатай. Саналуудаа багтаа ингээд хилээд саналуудаа ингээд. За нэгтээд ингээд саналуудаа хэлээд энэ саналаа оруулна шүү дээ, тэ мэдж байгаа зү. За цаг алдахгүйгээр хэдэн ч эерэг сөрөг хэрэглээ бодож хийж болох юм. Хүмүүстэй хэлбэр холбогдох худалдаа авалт хийх. Ямар нэгэн мэдээлэл цуглуулах. Интернетээр нэг кафе намын сан тэгээ бас кафе намын сан тэгээ бас юу байдаг банк дэлгүүр байдаг. Дэлгүүр ингээд тавьлаа. Интернетэд дэлгүүр намын сан кафе банк кафе сан зэрэг байдаг. Кафе зэрэг байдаг. За одоо сөрөг тал. Сөрөг тал болохоор нөгөө интернетийг удаан хэрэглэл хор тавдар үүсгэх аюултай. Хор тавдар бүх багийнхан маань мэдээлэл нэгтгээд бусад багийн гишүүдтэй танилцуулах нь шүү. За сайн байна. 2-р аг бэлэн болсон байна. 1-р аг бэлэн болсон байна. За 4-р аг бэлэн болсон байна. 3-р аг за бэлэн болсон байж дээр ихэдээ тий. За ганц санаал бичиж. За 5-р аг за бэлэн болсон байна. За бүгдээрээ цаг. За дуусгаад дараагийн үйл ажиллагаа руу орох уу? За дуусгая. За 1-р агаас эхлэе гэж чинь. За энэ зогсож байгаад.
хэрэгцэл хамдаа. Би эрэг талыг ярин интернет хэрэглэл хөв хүн ба өөрөх гэр бүл албан байгууллага одоогийн хэрэглээг сайжруулах арга зам дутагдaltaй тал болон сэтгэл хангамж чадлагын тодорхойлох явдал юм. Дэлхийн нийтэд мэдээллийг түргэн шуурхай хүргэн интернет. Мэдээллийг түргэн шуурхай хүргэх гэж байна. За сайн байна. Маш мундаг байна. Сурагчдын хувьд сурлагатаа муудах, хичээлээ таслах, соёлтой байхгүй бол гэмт хэрэгт холбогдно. Эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэмт хэрэгт холбогдно гэж. За, ийм сөрөг талуудыг, эерэг талуудыг маш сайн гаргалаа тий. За дараагийн баг 2 дугаар баг. Энэ сэрэг. За би болохоор интернетийн эерэг талыг тайлбарлана. Би болохоор интернетийн сөрөг талыг тайлбарлана. Интернет нь дэлхийн нийтийн өнцөг булан бүрээс мэдээллийг тань хурдан шуурхай хүргэнэ. Таны гэрт ямар ч цаг үе өдөр шөнийн айлнанд ч мэдээллийг хүргэнэ. Интернетийн ач холбогдлоор гадаадд байгаа, дэлхийн хаанч байгаа гэр бүл, найз нөхөдтэйгоо нүүр царайгаа хараад ярьж болно. Тэгэд интернетээс бас хамгийн эрэхтэй гэсэн мэдээлэл бас авч болно. Интернетийн сөрөг тал нэгэн эрдэмтэн интернетгүй 2 өрөөнд цэцэг ижлэгийн 2 цэцэг дэржээ. Тэгээ 10 хоногийн дараа тарьсан цэцгээ хардал интернеттэй өрөөнд тарьсан цэцгэн болохоор бүр ингээ хорчоогоо хатцсан байсан. Харин интернетгүй өрөөнд тарьсан цэцгэн болохоор бүр сасаадлаа ургацсан байсан. Тиймээс интернеттэй өрөөнд баг ингээ байж бага ах хэвээр. Тэгэд интернетээр гэртээ сууж байгаад найзуудтайгаа харьцаарвч өөртөө ингээд гадуур найзуудтайгаа харьцаа болцсон. Тэгэд интернетээр амт харьцаа баг. Интернетийг удаан хэрэглүүл хорт авдар тусах магадлал өндөр. За санагдтаа мэдээлэл өглөө. Ямар мундаг хүүхдүүд ээ те, ямар мундаг баг вэ? За дараагийн багийн гişүүд. За би эрэг мэдээллийг ярина. Нэгт хүмүүстэй хэлбэр холбогдож болно. 2 судалтай, гэрээ судалтай авалт хийж болно. 3-т мэдээлэл цуглуулж болно. 4-т хичээлийн холбогдолтой мэдээлэл цуглуулж болно. Сайн байцгаана уу, намайг Ануужин гэдэг. Би багийн ахлагчтай хилтгэгчийн үүрэг гүйцэтгэж байгаа. Би сөрөг талыг уншина. Одоо компьютер дээр ингээд удаан 20-30 минутаас илүү суух юм бол одоо биеийн бүх бие махбодод хор нөлөө илүү үзүүлнэ. Хоёрт нь хувийн мэдээлэл цацж болохгүй. Хэрвээ хувийн мэдээлэл цацах юм бол өөр тухайн хүнийг эвгүй болон эвгүй талд оруулах тийм магадлалтай. Тэгээд бүдүүлэг үг хэллийг бас хэрэгжилж болохгүй. Харьцуулбал яцтай хань. За дараагийн баг. За эндээс би 5 дугаар багийн ахлагч гэхдээ нэг хилтгэгчийн үүрэг гүйцэтгэж байна. Би эрэг талыг нь уншина. Нэг хүссэн асуултаа хялбар олж чаддаг интернетээс. Тэгээд интернет хэрэгцээт мэдээлэл нь хүүхдийн хэрэгцээт мэдээлэл нь байдаг. Тэгээд дэлгүүр, намын сан, кафе зэрэг интернетэд байдаг. Сайн байцгаана уу, би 5 дугаар багийн ихтгэгч мөхтлэг байна. Би интернетийн сөрөг талыг ярина. Интернетийн сөрөг тал нь интернетийг хэд удаан хэрэглүүл нүдний хорт автар тусаа аюултай. Интернетийг бас 30-20 минутаас илүү хэрэглэх юм бол интернетэд донтох аюултай. за баярлалаа. Эрүүл мэндэд анхаарахын тулд те хорт хавдар тусахгүй тул аль болохоор сөрөг хэрэглэнээс хэдүүлээ татгалзах зайлшгүй шаардлагатай ах нэ. За дараагийн багийг за энд гараад ир. Нааш энд гараад ирэх үү?
Би 4-р багийн элтгэгч Халиуна байна. Би эрэг талыг танилцуулнаа. Сайн байцгаана найзуудаа. Би 4-р багийн элтгэгч Ануужин байна. Би багийн ахлагч хэлээ. Одоогоор элтгэгчийн үүрэг гүйцэтгэж байна. Би энэ удаад сөрөг талыг танилцуулъя. Интернетээр цаг хугацаа хэмнэж болно. Мөн мэдээлэл, сонин содон мэдээллийг олж болно. За банк, кафе, за бас илгээмж гэх бүх төрлийг интернетээр авч болдог. Интернет бол ер нь хүний цаг хугацаа хэмнэхээс гадна ер нь бол хүнд хэрэгтэй. Интернетийн сөрөг тал интернетэд маш олон сөрөг тал байдаг. Интернет хамгийн том сүлжээч гэлээ хамгийн их хор хөнөөлтэй сүлжээ. Интернетэд янз бүрийн буруу сөрөг мэдээллүүд байдаг. Харин тэр дундаас өөрсдөө хэрэгтэй зөв мэдээлэлээ сонгож авч сурах хэрэгтэй. Мөн интернетийг удаан хэрэглэснээр донтох аюултай. Мөн 20-30 минутаас дээш хэрэглэхгүй байх. Мөн 20-30 минутаас дээш хэрэглэх хэрэгтэй. Заавалчгүй шаардлагатай байгаа бол 20-30 минут хэрэглээд бүхэл бүтэн 40 минут өөр газар руу харж хол зүйлийг харж нүдээ амраах ёстой. Яагаад гэвэл интернетийн хор хөнөөлийг тусч магадгүй. Хамгийн энгийн жишээ нь нүдний хор тавдар болон цус харалтанд хүргэдэг. Дамжууллаа шүү дээ. За баярлалаа. За бид нэр эерэг сөрөг талыг бүгдээрээ гаргалаа. Интернетийн эерэг сөрөг талыг мэдээлэлээ уншаад бүгдээрээ гаргалаа тий. За тэгвэл одоо дараагийн үйл ажиллагаа руугаа оръё. Дараагийн үйл ажиллагаа маань юу гэхээр вэ? Интернетийг хэрхэн зүй зохистой хэрэглэж болох вэ одоо? Одоо бүгдээрээ интернетийг зохистой хэрэглэх талаар үйл ажиллагаагаа явуулах нь тий. За тэгэхээр мэдээлэлээ харж агаад зүй зохистой хэрэглэх ямар боломж байдгийм бэ? Ямар арга байдгийм бэ гэдгийг баг болгон бүгдээрээ гаргах нь. За энэ дээр томоор бичээд ингээд тулгууруугаар бичиж тайлбарлаж байна шүү дээ тий. За ингээд тулгууруугаар бичиж байна. За хугацаа 3 минутын хугацаанд багаараа хамтраад зохион байгуулъя. Энд дээр ингээд тулгууруугаар бичих. За тэгээ тайлбарлахтаа дэлгэрүүлээд ярьж байна шүү дээ. Мэдээлэл харж чаад. Саяхан мэдээлэлтэй холбоотойгоор. За асуух юм байна. За ингээд болно. Сонирхолтой мэдээлэлээ цуг тавиад бичээ. За. Нэг сонирхолтой мэдээллийг цуг гаргаж ирнэ шүү. За. Мэдж байгаа сонирхолтой мэдээллийг цуг гаргаж ирнэ. За яа. Нэг сонирхолтой мэдээллээ цуг гаргаж ирэх юм шүү. За. Саяын кактусны тухай шиг сонирхолтой мэдээлэл бас цуг гаргаж ирэх юм шүү. За. Сонирхолтой мэдээллийг за минут явуулсан. За хоорондоо ярилцаад багаараа ямар ч хамтарч шийдэлт хүрээрээ. Энд хараа. Энэ юм дотор чи ямар сэдв вэ? За хурдлаа. Цаг аваад штий. За үгүй гарикрээ хажуулсан. Алин зүгээрээ сонирхолтой мэдээлэл юм хийж болох юм шиг. Оо тэр танд бол 20 ингээд 20 нууртуу шингээж авдаг. Харин тэр Wi-Fi нөгөөдөг Wi-Fi-г хэрэгс дууснаа дараа таслахгүй бол ингээд яа хэрэгс дууснаа Wi-Fi интернет ийм тэгж хэлээ зүгээрээ. Интернет Wi-Fi-ныхаа дараа хэрэгс дууснаа дараа хэрэглэж аж дуусныхаа дараа таслаа унтраахгүй дуусныхаа дараа машин ачаад унтрах хэрэгтэй гэж Wi-Fi юу? Wi-Fi унтрах үедээ тийм ээ? Үедээ унтрах хэрэгтэй дээ. Тэгвэл бол хүний хэрэглэснийхаа дараа машин ачаад байнга салттай байх. Өөрөөр хөлжүүлдэг тий. Наадах чи гараад дэлгэрүүлээд хэлчихье. Үйл ажиллагаанд идэвхтэйгээр оролцож байгаа хүмүүс яг. За болсноо. Болсон гэж. За 1-р болсон байна. 2-р болсон байна. За 5-р болсон байна. 5-р, 4-р, 3-р. За бүгдээрээ болсон байна шүү дээ, тий? За одоо эндээсээ өөр багаас эхлэе тэхүү. Түрүүн 1-р агаас эхэлсэн юм чинь. Хэний багаас эхлэх вэ? За эндээс эхлэе. 4-р агаас эхлэе. За 4-р аг наашаа гарч ирнэ, тий?
За анхааралтай сонсон шүү дээ. Би сонирхолтой мэдээллийг хүргэнэ. Монгол Facebook-ийн хэрэглэгч нь 19.5% нь 13-аас 17 насны хүүхдүүд, 40% нь 18-аас 24 насны хүүхдүүд байна гэсэн мэдээлэл гарсан. Facebook нь Монголын гол нийтийн хамгийн том сүлжээ. 1,378,000 хүн утсаар Facebook хэрэглэдэг. Интернет хэрэглэгчдийн тоо 96% нь Facebook-ийг хэрэглэж байна гэсэн тийм тооцоо гарсан. Захим ертөнцийн хөгжлөөр хүн төрөлхтний сэтгэн бодох чадвар нь эрс муудан хувийн нууцаа болгоомжтой тавиарай. Сайн мэцэнэ хүүхдүүд намайг болор цэцэргээд би багийн бичээч тэгээд бас илтгэгчийн үргийг үүсгэж байгаа. Би интернетийг хэрхэн зохистой хэрэглэх вэ гэж байгаа гэдгийг уншина. Сөрөг мэдээллээс өөрт хэрэгтэй мэдээлэл олох хэрэгтэй, хувийн мэдээлэл тавихаас болгоомжтой, зөв зохистой харилцах хэрэгтэй, компьютерийн хажууд кактус тавих хэрэгтэй гэсэн байгаа. Зөв зохистой мэдээлэл олж авах юм байна. Компьютерийн хажууд кактус тавих юм байна. За баярлалаа. Зохистой хэрэглээний талаар гоё мэдээлэл хүргэсэн. За дараа нь өөр ямар баг гарах вэ? За, хурдан гараад. Зохистой хэрэглэх вэ? Интернетэд хүний хувийн нууцад халдахгүй байх. Тэгээд компьютерийг ашиглахдаа хажууд нь кактус тавихгүй бол ингээд компьютер интернетийн хор нь ингээд хүний биед орчин дээр кактусн дээр хорийг нь өөртөө ингээд шингээгээд авчдаг. Интернетийг хэрэглэж байх үедээ орой унтахдаа интернетийн унтрааж заавал салгах хэрэгтэй. Тэгэхгүй бол орой унтаж байгаад хүнийг нойрыг хулжааж бид нь муугаар нөлөөлдөг. Бас Facebook-ийг одоогийн хүүхдүүд бараг бүгдээрээ хэрэглэдэг. Тэгээд Facebook-ийг болохоор 13 наснаас дээш хүүхдүүд хэрэглэх ёстой. Тэгээд тэрнээс доош хүүхдүүд хэрэглэж болохгүй. Facebook-ийг 13 наснаас дээш хэрэглэдэг байх нь шүү дээ. Та нар хэдэн настай вэ? 12 настай. Facebook хараахан хэрэглэх болоогүй юм те. За эндээс гараад ирье. За энд ингэ згсэж чад. За чанга шүү. Энд ирсэн байна. Би интернетийн хэрхэн зүй зохистой хэрэглэх вэ гэдгийг ярина. Интернет бол дүрм журамтай соёлтой ертөнц. Тийм учраас бид дүрм журамтайхын дагуу ашиглах ёстой. Тэгээд хүмүүс интернет ашиглах тодорхой хэм хэмжээ дүрм журмыг мөрддөг. Хэм хэмжээ дүрм журмыг мөрдөх ёстой ах юм шүү дээ. Тэ гой мэдээлэл өгөх шүү дээ. Тэгэхээр даа хэм хэмжээний дагуу явах юм тий. Харин би интернетийн талаар сонирхолтой мэдээллийг хүргэнэ. Одоогоос 32 жилийн өмнө 1969 онд Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалах яам нь интернетийг Аркинет гэдэг нэртэйгээр анх 4 компьютерийг хооронд нь холбож үүсгэжээ. За дараагийн баг гараарай. За. Санаа би 5 дугаар багийн илтгэгч инхчин байна. Би интернетийн зөв зохистой яаж зөв зохистой хэрэглэвэ гэсэн мэдээллийг хүргэнэ. Интернет болон Facebook-ийг 13-аас дээш насны хүртэл хэрэглэх бөгөөд хувийн мэдээлэл тавьж болохгүй. Интернет бүтүүлэг үгс хэрэглэж болохгүй. Интернетийг удаан хэрэглэвэл ааш зан эвдэрч бие махбодод муугар нөлөөлнө. Би 5 дугаар багийн ахлагч инх заяа одоогоор болохоор би илтгэгчийн үүрэг гүйцэтгэж байна. Би интернетийн сонирхолтой мэдээллийг хүргэнэ. Интернет хэмээх гайхамшигт ертөнцийн хүмүүсийн өдрийн хэрэглээ болоод удаж байгаа. Интернет байхгүй байхад яаж амьдарч байснаа одоо төсөөлөхөд бэрх цаг минут тутам шинэ хэрэглэгчээр интернет баяжиж байдаг. Мэдээллийн дундрашгүй уурхай интернет ховс адил хүнийг татаж хэдэн өдрөөр компьютерийг дэлгэцээс салдаггүй хүний тоо нэмэгдээд мэргэжлийн эмч нар интернетийн
хамаарал хэмээх оншийг гаргах болсон байна. Бархан энэ удаа эргэлдүүлээ. За баярлалаа. За нэг өгч. Дараагийн итгэгч. Сүүлийн итгэгч хүмүүс аа. За шууд нэрээ хэлээд уншиж. Одоо интернетийн сонирхолтой мэдээлэл ба түүхийг уншина. Интернет нь хүн төрөлхтний асар том нээлт юм. Одоогоос 32 жилийн өмнө 1969 онд Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалахын яам нь интернетийг Арпанет гэдэг нэртэйгээр анх 4 компьютерийн хооронд холбогдсон үүсгэжээ. Улам олон хэрэглэгч холбогдох тусам сүлжээний хурд ихэд удааширч байсан тул 1987 онд Америкийн нэгдсэн улсын үндэсний шинжлэх ухааны сангаас NFC нэтэд зориулсан өндөр хурдтай холболт тавьж эхэлжээ. Мөн ингээд 1988 онд 13 дэд бүсийн нэрт 177 сүлжээ 56,000 толгой компьютер болоод байна. Канада улсын Bitnet сүлжээг 1989 онд эхлэн интернеттэй ижилхэн протокол хэрэглэх болгож тус онд Америкийн нэгдсэн улсын Канадын сүлжээнд 20,000 гаруй толгой компьютер холбогдоод байна. Замын намайг 3 дугаар ангийн илтгэгч инхчин гэдэг. Би интернетийг хэрхэн зүй зохистой хэрэглэх вэ гэсэн талаар мэдээлэл уншина. Интернетээр бүдүүлэг үг хэрэглэхгүй байх, интернетээс өөрт хэрэгтэй зүйлсийг хайж авах, шаардлагатай бол 40-45 минут болон биеэ амраах. Нүд болон биеэ амраах. За баяр хүргэе. Мундаг байна. Зөндөө гой мэдээллүүдийг гаргалаа тий. За дараагийн үйл ажиллагаа руугаа одоо хэдүүлээ орцгоё. За дэлгэц рүү бүгдээрээ анхаарлаа хандуулъя. Багш нь энийг уншаад өгье. Оюунагийн эгч гадаад суралцахаар явуу. Эгч нь гэрийнхэнтэйгээ интернетээр өдөр бүр өн төлбөргүй сурна. Аав ээж нь үүнийгээ чатлана гэж ярьдаг. Оюунаа ээжийнхээ хаягаас эгчтэйгээ ярьж байнгын холбоотой байдаг. Энэ оюунаад их сайхан санагддаг. За энэ оюунагийн зөв болоо буруу болоо. За хий хэлэх үү? За эндээс хэлье. Нэг өдөрт 20-40 минут орж ээж автайгаа явж болно. Тэгэхээр 40-50 минутын хооронд би нэг эрүүл мэндэ болоод нэг нүүр хийлээ амрах хэрэгтэй. За хоолтой байна. Мандалтай хэмж нэрвэлээ. За. Хэдийгээр энэ хүүхэд өдөр болгоо ярьж байгаа ч гэлээ өдөрт 20-30 минут ярьж байгаа баг. Тийм учраас бусад цагаараа бол нүдэ амрааж ийш тийшээ гадуур хол зүйл харж байгаа учраас энэ сөрөг зүйл байхгүй гэж би бодож байна. За энэ сөрөг хоёр талтай байна шүү дээ. За тэгвэл дараагийн юм гэж байна. Чингүн цагнаараа ашиглаж ирснээс бохоо 45 гэдэг чинь найзтай болов. Тэрээр интернетээр найзтайгаа өдөр бүр харилцаж өөрийнхөө тухай яаж тэрч бүхэл нөгөө зураг явуулсан байна. Нэг өдөр сургуулийн ханд шогсон шүлэг бүхий түүний зургийг наасан байв. Интернетийн дотны найз нь ахлах ангийн сурагч Б болохыг, Б түүний итгэж ярьсан бүхнийг бусдад шоолон ярьдаг байсныг нь одоо ойлгосон байна. Энэ зөв үү? Чингүний зөв үү? За хий ярих уу? За тэнд. За. Царайгаа чараагүй хүнд ингээд хамаагүй дэлгэрүүлэн татсан болохоор энэ буруу. Чингүний буруу. Ядаас 1045-гаар энэ нь болохоор хүүхдийн хаан тийм итгэж явсан найзын хаан тийм нууц ингээд цацсан юм уу? За тэр асууж соёлтой хэрэглээ байхгүй байх. За нэг санаа авчи. За тэндээс. Хүн Боко 45-гийн нэг ч уулзч аваагүй фэйсбүүкээр танилцсан нэг найзтай болоод тэгээд тэр найзтай өөрөөхөө шогийн зураг тийм зураг явуулсан чинь Боко 45-гийн нэг өдөр сургуулийн хааны сан наацсан байсан. Тэрийг зөндөө хүмүүс амшаад өөр тийшээ таарч гисэн. Тэгэхээр зөв энэ буруу байна. За буруу байх нь шүү дээ. Интернетээр хамаагүй мэдээлэлээ тарааж цэцэж болохгүй байна. За тухайн бүгдээрээ дараагийн үйл ажиллагаа руугаа орцгоё. За бид нар ийм зүй зохистой хэрэглэх ийм талаар бүгдээрээ саналуудаа гаргасан тий зохистой хэрэглэх вэ гэсэн санаануудыг гаргасан байна. Одоо хэдүүлээ энийг эрэмблэнэ. За тэгэхээр та нараас би саналыг авах нь шүү дээ тий. За энэ дотроос та нар цаашид хэрэгжүүлж болохоор ямар санаа байна? За хэлээрэй. Зөв хэрэглээ.
За зөв хэрэгтэй байгаа юм. Бид нар интернет зөв зохистой гэдэг нь тий. За өөр. За хэлээ. Интернетээр удаан хугацаар хэрэглэх. За удаан хугацаа. Интернет хэрэг хугацаа тарахгүй байна. Оо зөв ямар шатдаг юм бэ? За нууц. За кактус цэцэг. Яга тавих. Интернетээр илдэг харцах. Оо илдэг харцах. Сураг комент байдаг тий. Илдэг харцах. За. Санаагүй тийм эхлээд санаагаа чараагүй байж танихгүй тийм зураг мөр явуулж болохгүй. Тийм нөө зураг энэ нөө зураг мөр хамаагүй хийж болохгүй байна шүү дээ тий. За. За эндээс. За бүдүүрийг үгүй илдэг харцаад байна тий. За найзаа санаа. Яасан мөн бүгд. Найзаа зөв санаа. Шарахгүй юм дээс намын нутгийн харах нэг хацаа удаан. За нүдээ амрах хэрэгтэй юм шүү дээ. Юу ингээд хэрэгтэй бүх мэдээлэл интернетээс мэдээлэл өөрөө юу ч мэдж чадахгүй. Тийм учраас хаяа ярьтын чухал гэсэн юм бол хаяа юу интернетээс хийж байгаа. Чухал үеийн интернетээс авч яах юм шүү дээ. За бүгдээ одоо энэ туга анхаарал хандуулах. Тэгэхгүй. За бид нэр цаашдаа юу хэрэгтэй? Удаан хугацаагаар бас интернет сууж болохгүй байна. Нууцаа хамаагүй бусад хүмүүст хамаагүй дэлгэж болохгүй байна. За мөн интернетийн хажууд кактус цэцгийг тавих юм байна тий. Компьютерийн илдэг интернетээр харьцах нь байна. Зураг хамаагүй илгээж болохгүй нь найзаа зөв сонгох нь бас нүдээ амрааж яах нь гэсэн. Ийм гол зөндөө олон санаанууд гарлаа тий. За дараагийнхаа үед ажиллахаар болцгоо. Зөндөө олон гой санаа гаргасан юм чинь бүгдээрээ бие биендээ албатчаад баяр хүргэх. За үйл ажиллагаагаа эргэцүүлж үнэлцгийнэ хэдүүлээ. Энэ эргэцүүлтийн хуудас бүгдэнд нь тарааж өгсөн байгаа. Энэ эргэцүүлтийн хуудас. За эргэцүүлтийн хуудасаа бүгдээрээ урд урдаа аваарай. За энэ хүү үйл ажиллагааг явуулахад бүгд толцсноо. Энэ үйл ажиллагаа маань болохоор Y диаграмын арга байна. За тэгэхээр одоо багш руугаа төр зүр анхаарч. За өмнө нь энэ юу үйл ажиллагаа явагдахаас өмнө нь та нар интернет хэрэглээний талаар юу бодож ирсэн юм бэ? За одоо та нарт юу бодогдож байна вэ? За дараа нь та нар энэ яах юм бэ гэдэг одоо санал эргэцүүллээ. Энэ эргэцүүллийнхаа хуудсан дээр бичих нэ. За мөн өөрийгөө өнөөдрийн зорилгодоо хэр хүрсэн бэ гэдгээ бас хуваар үнэлэх нэ шүү. За багшин зорилгын дэлгэцэн дээр гаргаад тавьчих. За бүгдээрээ хийгээрэй. Нэрээ бичиж болно. За бидний өнөөдрийн зорилго энд байгаа. За энд товчхон 2 өгүүлбэрээр ганц өгүүлбэр. Өмнө нь ярьсан юм. За хоёр талд нь бичиж. За 2 өгүүлбэрээр 3 өгүүлбэрээр 1 өгүүлбэрээр ч үйж болно тий. Дүгнэх чадвараа бид нэр хөгжүүлж ийн гэсэн үг шүү дээ. Альва зүйлийг. Дүгнэж бичих шаардлагатай байгаа учраас цаг бас нэлээд шаардлагатай ах шиг байна те манай хүүхдүүдэд бичиж байна. Чи яас. Энэ хувай тавьж үйл ажиллагаагаа бичээрэй. За бүгд дээр нь дуусч байгаа юм байна те. Сайн байна. За дууссан хүүхдээ бол гараа өргөөд байгаарай. За сайн байна. За төр болгоч.
арайхан бусдыгаа найзуудтай хүн бай те хүлээ. Хэлсэн. За хугацаа өссөн учраас бүгдээрээ үйл ажиллагаагаа зогсоё те. За хэн санал хэлэх вэ? За ануучин те. За ануужингаас эхлээ сонсъё. За дараа нь. За. Би өмнө нь интернетээр удаан хугацаагаар сууж болохгүй юм уу? Нүдэн амраах хэрэгтэй гэдгийг мэддэг байсан. Харин энэ хичээлийг энэ үйл ажиллагааг орсноор би элдэг харьцагчтай нууцаар дэлгэж болохгүй юм уу? Найзууд зөв сонгох хэрэгтэй гэдэг талаар сайн мэдчихсэн. Одоо харин цаашид болохоор би зөв хэрэглээ болон зөв хэрэглээний дүрмээр сайн баримталж интернетийг хэрэглэж байна гэдгээ амлыг би өөрийгөө зорилгодоо 100% хүрсэн гэж бодож байна. Өнөөдөр үйл ажиллагаанд 100% хүрсэн гэж байна. Би болохоор энэ хичээлийг орохоос өмнө интернетийг мэдээллийг авдаг, тэгээд хөгжилтэй гоё клип киногээ байдаг гэж боддог байсан. Харин энэ хичээлийг орсны дараа интернетэд сайн муу хоёр тал байдаг. Тэгээд өөрийнхөө хувийн нууцыг дэлгэхгүй, тэгээд бас зөв зохистой хэрэглэх ёстой гэж боддог байсан. Тэгээд одоо цаашид болохоор интернетээ зөв зохистой хэрэглээд хувийн нууцаа дэлгэхгүй, нүдээ амраах хэрэгтэй. Тэгээд би болохоор зөвхөн болохоор зөв хүмүүс өөрийгөө ямар мундаг юм бэ? Наач нь хамт бодгодоо хүмүүстэй хувь тавьсан байна шүү дээ. За 80-аас 89 хувийн хооронд тавьсан хүмүүс байна уу? За 90-с дээш хувьтай 100-ийн хооронд тавьсан хүмүүс байна уу? За даамаар бүгд тавьсан юм байна шүү дээ. Бүгдээрээ тэгэхээр 90-с дээш 100 хувьтай зорилготой юм үйл ажиллагаанд орсон. Ямар мундаг сайн үг юм бэ? Заавал биш үү багш нь? Алгаад шээ. За хамгийн сүүлийн үед ажиллагаа руугаа хэдүүлээ орцгоё. За 6-гийн үе анги те. За 3 дахь сургууль ах нь. За тэгэхээр энэ үйл ажиллагаагаа өнөөдөр бид нэр анги дотроо мэдэж авсан юм чинь цаашаага зайлшгүй түгээх шаардлагатай. Бидний зорилго интернетийн зөв хэрэглээнд суралцах. Тийм үү? За тэгвэл одоо бүгдээрээ гэрийн даалгаварт багш нь зохистой хэрэглээ, зөвлөмж, асуудал дэвшүүлсэн ийм өгүүлэл, үүсэл хөгжлийн талаар ханы сонин, эрг, сөрөг, мэдээллийн талаар, хэрэглээний талаар зурагт хуудас, тоо баримт агуулсан ийм судалгаа хийх, баг багаараа хамтарч хийх ийм даалгаврыг энэ загсан нурууны арга гэдэг аргачлаар өгье. За тэгвэл энэхүү үйл ажиллагаанууд маань та нар хийхдээ бүгдээрээ бусад судалгаануудынхаа агуулгыг ашиглаад хийх нь те. Жишээлбэл тоо баримтыг мэдээлэл зүгээр боловсруулах, математикаар боловсруулах гэх мэт. За энэ хэрэглээнүүдээс хэн ямар баг аль үйл ажиллагааг авах вэ? За зохистой хэрэглээг хэн авах вэ? За нэгдүгээр агд өгч идэх үү? За асуудлыг дэвшүүлсэн өгүүлэл. За хэдгээр аг гэлээ? 5 дахь агд өгч. За үүсэл хөгжлийн талаар ханы сайн 3 дахь агд өгч. 3 билээ. За эрг сөрөх мэдээллийг харуулсан. Хэдгээр аг гэлээ? 4 дахь аг. За тоо баримт судалгааг хамгийн сүүлдээ авч ийн. 2 дахь аг. За ийм мэдээллүүдийг гэрийн даалгавартаа хийгээд дараагийн үйл ажиллагааны үе шат чи юу ах нь вэ? Бид энийг чадах уу? За бүгдээрээ хэлчихье тэгвэл. Бид чаднаа. Дараагийн үйл ажиллагаа чинь энэ үйл ажиллагаануудаа сургуулийнхаа хэмжээнд сурталчилж тайлагнах үе шат юм аа. Гэрийн даалгавар ойлгосноо? За сайн байна. Өнөөдрийн үйл ажиллагаа маань ингээд өндөрлөж байна. Хичээл идэвхтэй оролцсон сурагчдаа бүгдэнд нь баяр хүргээд алга тарчъя. Суралцах үйл ажиллагааны цаг хэрхэн яаж өнгөрснийг та бүхэн харсан бах.
баг болгон хүүхэд болгон энэ хичээлд оролцож байна. Бүгдээрээ ярилцж байна, хилэлцэж байна. За тэгээд одоо даалгаварлаа авцсан зөвхөн өөрсдөө интернетийг хэрхэн зохистой эрэлхээ гэдгээ сураад зогсохгүй дараа нь бас сургуулийнхандаа, ангийнхандаа өөр бусад найз нөхдөд бас зааж одоо тайлгнах юм байна гэх мэтчлэн өнөөдөр интернет мэдээллийн 90-100-д яг ийм одоо 12-3 та өсвөр насныхан интернетд одоо интернетийг замбраагүй хэрэглээс болж ямар үр дагавар төрөнөлөө гарч байгаа бол яг энэ цаг үед энэ интернетийн зөв зохистой гэдэг хэрэглээ нүдэ олсон байлаа гэж би дүгнэхээр байна. Ингээд шууд амжуулалтанд анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэнд баярлалаа. За хичээлд оролцсон сурагчдаа бас маш их баярлалаа. Амжилт хүсье.